Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам. Боловсрол телевиз хамтран үзүүлж байна. Би багш төсөл нэвтрүүлэг. Энэхүү төсөл нь бага ангийн багшийн ажил мэргэжлийн онцлогийг нийгэмд таниулах, эерэг ойлголт бий болгох, шилдэг арга зүй, ур чадвартай манлайлагч багш нарыг урамшуулан дэмжих замаар багш мэргэжлийн нийгэмдэх үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой. Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн нийт ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш нар төсөлд хамрагдах боломжтой. Нийт 30 дугаар нэвтрүүлэг боловсрол телевизээр үзэгчдэд хүрнэ. Төсөл нэвтрүүлэгт оролцохыг хүссэн багш нар нэвтрүүлгийн эхний шатанд аймгийн боловсрол соёл урлагийн газар, дүүргийн боловсролын хэлтэст миний хэрэгжүүлсэн бичил төсөл ерөнхий сэдвийн хүрээнд танилцуулах видео бичлэг хийж илгээсэн бөгөөд аймаг дүүргийн боловсролын газар хэлтсээс томилсон комисс ирсэн нийт бичлэгт үндэслэн шилдэг 3 багшийг шалгаруулсан юм а. Аймаг дүүргүүдийн сургууль, багшийн тоо, газар зүйн байршлыг харгалзан шалгарсан 90 багшийг 5 бүсэд хуваарлж, 2 дугаар шатны шалгаруулалтыг нэвтрүүлгийн баг очиж зохион байгууллаа. Энэхүү тусгай шалгаруултын дараа аймаг дүүрэг бүрээс нэг шилдэг багшийг тодруулна. Шалгарсан шилдэг 30 багш Улаанбаатар хотод цугларч, төрөл бүрийн сонирхолтой даалгавар гүйцэтгэн багийн болон хувь хүний хөгжил чадвараа 30 дугаарын турш сорих болно. Нэвтрүүлгийн цор ганц ялагч багш 100 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болно. Би багш төсөл нэвтрүүлэг тун удахгүй.